Яг одоо гадаа хасах 33 градус байна. Тэгтээ яг мэдрэгдэж байгаа температур нь бол хасах 40-тэй бол зааж байгаа. Одоо яг идэр 9 буюу хамгийн хүйтэн 4-9-ийнх нь яг өдрүүд дундаас хамгийн хүйтэн 2 өдөр нь бол одоо ингээд дараалаад болно. Тэр хамгийн хүйтэн 2 өдрийнх нь эхний өдөр нь iPhone 6-ыг тавиад хэдэн минут унтрах нь. За тэгээд дараагийнх нь өдөр нь батарейг нь солиод яг дараа нь дахиад хэдэн минут унтрахнаас хичээсэн бичлэг бол одоо нийлж байна. Өвлийн цаг агарын хүйтэн турших эхний өдөр гадаа хасах 33 градус гэж зааж исэн. Харин мэдрэгдэх температур нь хасах 40 градус гэж бол зааж исэн. Тестэнд нь орж буй iPhone 6-нд батарей хэлт нь 91% тавьсан. За тэгээ уцаа 100% хүртэл цэнэглээд дэлгэснийх нь ундрах тохироог нь бас хизээж ундрахгүй гэдэг дээр тавиад бол одоо тестээ бол эхлүүлсэн. Утасны өвн эхнээсээ 100-аас 92 хүртэл яваад тэгээ 92-оос шууд тэг хүртэл шууд буурсан. Тэгэд эхний өдөр ямар ч үсэн энэ тест дээр өглөөний 6 цаг 6 минутаас 6 цаг 16 минут хүртэл 10 минут бол ямар ч үсэн бүрэн тестсэн байгаа. Тэс бүрэн унтрасны дараа яг очиод шууд асах гэхээр яг одоо цэнгэн дууссан мэн цэнгэлэх хэрэгтэй шүү гэдэг одоо дэлгэснийх нь анивчж байгаа нь бол гарахгүй байсан. Тэгээд жоохон дахиад дараагийнх нэг 3-4 төхөөс нь яг удаан дарахад бол тэр бол дэлгэснээр гардаг зураглал нь бол гарч эхэлсэн. Хоёр дахь өдрийн яг гол зорилго нь бол яг утасныхаа батарейг нь солиод бол дахиж саяныхаа тестийг бол явуулах байсан. Ямар ч гэсэн тухайн өдөр яг гадаах температур хасах 30 гэж зааж исэн. Мэдрэгдэх температурын хувьд хасах 37-тай байсан. За тэгээд батарей хэлт 100 толсон iPhone ингээд яг дахиад яг адилхан тестээр бол ингэж бол оруулсан. Батарей солиулсны хүчинд өмнөх яг 10 минутаас 17 минут л илүү бол тесч чадсан. Нийт 27 минут бол гадаа бол тесч чадсан гэсэн үг. За тэгээд яг өглөөний 7 цаг 25 минутаас 7 цаг 52 минут хүртэл нийт энэ хугацаанд яг 100%-аас ямар ч үсэн 96 хүртэл яг доошлоод за тэгээд 96-аас шууд тэгрүү бол ямар ч үсэн буусан. За тэгээд батарей солиулсны хүчинд бол дахиад нэмэлтээр 17 минут бол гарч чадсан.